За, Starlink-ийн байршлыг хэрхэн солих вэ? За, байршлаа солихын тулд эхлээд Starlink гэдэг гар утасныхаа ап руу нэвтэрч орно. За, ингэж нэвтэрч орсноор энэ хэсэг маань Starlink-ийн нүүр хэсэг байгаа. За, тэр баруун дээд болон дагаад хүний толгойн зураг байгаа. Энэ дээр дарчна. За, тэгээд доошоо яваад subscription гэж байгаа. За, энэ суман дээр дарлаа. Дээрээсээ хоёрт нь service location гэж байгаа. Энийн суман дээр нь дарлаа. За, одоо ингэ шинэ хаяг оруулахын тулд enter address гэдгийг дарчна. За, энэ дээр ингээ хаяг оруулж хэрэгтэй те. Тэгэхин тулд Google Map-аар эхлээд орчноо. За, Google Map дээр нэвтрээд өөрийнхөө локейшнийг олсны дараа дээр нь удаан дарна. Тэнгүүд улаан цэг гарч ирнэ. За, энэний доор тэр нэр, хонгор, дархан уул гэж байгаа. Энэний сумыг доошлуулангууд байрлал болгоны цаана нэг цэг орлогын ард энэ F4, H2 нэмэх гэх мэтчлэн яг энэ форматаар нэмэх тэмдэгтээ өсөх тоо холилдсон тоо гарч ирдэг. Энийг хуулна. Энийг хуулахдаа дээр нэг удаа дараад хуулагдана. За, ингээд руугаа буцаж ороод энэ байршлаа хийгээд өгчнө. Тэнгүүд доор зөв хаягууд ингээ гараад ирэхээр гүзээ гараад ирэнгүүд нь энэ дээр дарчихна. За, ингээд set service address гэдгийг дараад бүртгэлтэй утасны дугаар эсвэл имэйл дээр чинь энэ Starlink-ээс 6 оронтой код ирнэ. Тэрийг нь хийгээд ингээд шинэ хаягаа тохируулаад ашиглаарай.